За сайн байцгаана уу. Тэгээ хамтаа чимээгүй цагаа эхэлцгээе. Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв итгэлийнхээ төлөө тэмцэх нь гэсэн сэдэв байна. Тэгээд Библийн ишлэл болохоор 1-р Коринт 10:13. Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд тэр та нарыг хэрээс чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын чинь төлөө сорилттой хамт мөн гарцыг ч өгнө гэдэг чинь. Тэгээ бүгдээ хамтаа залбираад эхэлцгээе. Баярлалаа эзэн, энэ өдрийн төлөө таньд талархаж байна. Тэгээ би таны өмнө ирж байна. Таны үгнээс суралцахаар, таны үгээр удирдуулахаар үнэхээр таны өмнө ирлээ. Тэгээд таны үгийг уншиж байх үед ариун сүнсээ та бидэнд илчлэл ойлголтыг өгөөрэй гэж залбирч байна. Амен. 2004 онд Cavs-ийн эсрэг Dodgers баг тоглох үед тус багийн тамирчин Алекс Кора гүйлт хийхээс өмнө 14 удаагийн цохилтоо алдсан. Энд хүнд үеийг давахын тулд тэр эрс шийдэмгий байж төвлөрч бууж өгөхгүй гэсэн сэтгэлийн хаттай байсан аж. Кора хүссэн цохилтоо хийх хүртлээр хүндхэн цохилтуудыг араас нь хийсээр байв. Амьдралд ч мөн хүссэн цохилтоо хийх хүртлээр тэмцэхээс илүү бууж өгөх нь илүү хялбар нөхцлүүд олон гардаг. Гэр бүлийн хэн нэг нь илүү хялбар амьдрал хүсснээс болж хэдэн гэр бүл салсан бол шинээр гарч ирсэн тамирчдад цаг гаргах, тэдэнд анхаарал хандуулах байдлаас болж хэдэн тамирчид өөрсдийг нь үл тоомсорлох байдлыг мэдэрсэн бол Христэд итгэгчид ч мөн хүчгүй болж гэмт буун өгч энэ сорилт дэндүү хэцүү юм. Бурхантай дараа нь учраа олъё гэдэг. Есүс загалмай дээр өөрийн хувь тавилантай нүүр тулах үедээ Аава танд бүх юм боломжтой. Надаас энэ аягыг алгасуулаач. Гэвч миний хүслээр биш харин таныхаар болоо гэж хэлсэн юм. Марк 14:36. Таны хүсэж байгаа эсвэл шаардаж байгаа ямар аягыг Бурхан өгсөн бэ? Илч Паул хэдийгээр та нар идүүгээ түр зуур шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм гэжээ. 1-р Петр 1:6-7. Миний биш таны хүсэл биелэх болтугай гэсэн амьдралаар амьдрах уу? Эсвэл зөвхөн амар хэсэг рүү шилжсэн амьдралаар амьдрах уу? За үргэлжлүүлээ Библиэд Матай 16:24-өөс. Тэгээд Есүс шав нартаа хэн нэг нь миний араас дагахыг хүсвэл тэр өөрийгөө үгүйсгэн загалмайгаа авч намайг даг. Хэн амиа аврахыг хүснэ тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө амиа алдна тэр түүнийгээ олно. Учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх бэлээ? Эсвэл амийнхаа оронд тэр юугаа өгөх бэлээ? Хүний хүү Тэнгэрээс нарынхаа хамт эцгийн шигээ алдраар ирж хүн бүрд үйлийнх нь дагуу хариу өгөх босуу. Үннээр би танарт хэлье. Энд зогсохстын зарим нь хүний хүүг хаанчлалдаа ирэхийг харах хүртлээр үхлийг амсахгүй гэж айлтваа. Ром 5:1-ээс. Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул эзэн Есүс Христ дээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нэгүсэл рүү бид түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг. Түүгээрч барахгүй мөн зовлонтойдоо баярладаг. Учир нь зовлон төвчээрийг, төвчээр нь батчлыг, батчлан найдварыг төрүүлдгийг мэднэ. Филиппе 2:5-аас. Өөр хоорондоо Христ Есүс байсан тийм бодолтой байв. Хэдийгээр тэрээр Бурханы дүр байсан ч Бурхантай тэгш байхыг булаах гэсэнгүй. Харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө мөхөс болгож үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байв. Тиймээс Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сүгдэж Бурхан эзхийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хэлэх бүхэн хүлээн зөвшөөрөхийн учир ажээ. Амен. Өнөөдрийн үгийн төлөө эзэн талархацгаая. Баярлалаа эзэн, тэ таны үгийн төлөө талархаж байна. Тэ таны үгэн дээр эзэн итгэж найдаж итгэлээгаа дагуу
алхаж амьдрахад туслаарай. Тэгээд ариунсээ бидэнд туслаарай. Тэгээд өдөртөн дагуулаарай гэж залбирч байна. Амен.